Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө амьдралаа зориулах нь аавуудын үүрэг гэдэгт бүгдээрээ санал нийлэх байх. Амьдралын бүх хугацаанд хажууд нь түшиж байдаг. Эхнэрийнхээ инээмсэглэл, харин хүүхдүүдийнхээ хажуудаа ирж гүйж хараж тоглохыг нь хараад гэртээ ирж хамаг ядаргаа тайлагддаг нь аав хүний жаргал мөнөөс мөн. Энэ бол гэр бүлийн аз жаргал гэдэгт бүгдээрээ санал нийлэх байх. Гэвч хүний амьдралд сайнны хажуугаар цаар зүйлүүд ч гарсаар байдаг. Би энэ удаа та бүхэнд Алмат хотод амьдардаг залуухан гэр бүлд тохиолдсон бодит амьдралын тухай ярьж өгөх болно. Ерчэн 2 хүүгийн аав, аз жаргалтай гэр бүлийн эзэн. Тэд 3 дахь хүүхдүүдийнхээ аав ээж болохоор бэлдэж байсан юм. Тэд шинээр амь бүл нэмэх гэж байгаа болохоор хүүхдүүдийнхээ өрөөг шинжлэхээр шийднэ. Харин нөхөр нь засварын ажилчтай тохирсон байжээ. Ерчэн засварын ажилд шаардлагатай барилгын материал авахар зах руу явна. Барилгын материал авч ирсэн Ерчэн байрныхаа хаалга нь онгорхой байгааг нь анзаарна. Яаран сандран дотогшоо ороход үүдэнд цуснд будагдсан эхнэрийнхээ цогцос хэвтэж байлаа. Харин хажуу өрөөнд гэрт нь зочилж ирсэн хамаатны хүүхэд нь бас л цуснд булагдсан хэвтэж байна. Тэр маш ихээр сандарч 2 хүүгээ хайж эхэллээ. Гэтэл 3 ба 7 настай хүүхдүүд нь угаалгын өрөөнөөс олдлоо. Харамсалтай 2 хүүгийн цогцсыг банд ус дүүргээд тэнд хайсан байж хэргийн газарт ирсэн цагдаа нар эхлээд маш ихээр цочирдсан гэдэг. Учир нь хотод өдөр бүр хэрэг гардагч. Ийм хэрцгийгээр бүхэл бүтэн гэр бүлийн хүмүүсийг жоохон хүүхдүүдийг ч хүртэл хөнөөсөн хэрэг маш бага гардаг юм байна. Байрны доторх ид хогшил юу ч үгүй болгож эвдэрч зүйдсэн байжээ. 2 хүүг нь бааны усанд амьсгалыг нь боож алсан байна. Харин хамаатны хүүхдийг нь хутгалж 2 сартай жирэмсэн эхнэрийг нь цохиж унгаагаад боож алжээ. Гидсэнд байгаа 2 сартай хүүхдтэйгээ нийт 5 цогцос. Хэргийн газарт ажиллаж байсан цагдаагийн алба хэргийг дээрэм хийх гэсэн хүмүүс хийсэн байна гэж дүгнэлээ. Ерчэн гинт гэрээсээ сейфэнд алга болсныг саналаа. Өөр юу ч алга болоогүй байна. Тэрнээс гадна мөрдөн байцаагч нар гэрийн хаалганы цоож бүрэн бүтэн байгааг анзаарна. Үүнээс үзэхэд дээрэмчид ямар ч саадгүй гэртээ орсон гэсэн үг. Тэгвэл гэмт хэрэгтэн сайн таньдаг хүмүүс байх магадлалтай. Цагдаагийн алба ихний ээлжинд шууд нөхрийг нь сэжиглэж эхлэн. Мөрдөн байцаагч нар нөхрийг нь мөрдөн шалгаж гэмт хэрэг гарсан үед гарцаагүй хэргийн газарт байгаагүй гэдгийг олж тогтооно. Тэр барилгын захад байсан нь үнэн болж таарлаа. Хажуу айлуудаас мэдүүлэг авч шалгаад ойлгохтой зүйл олсонгүй. Байрны оршин суугчид юу ч үзээгүй. Хараагүй болж таарлаа. Гадаа суудаг байн орж гардаг эмээ өвөө нар ч гэсэн юу ч хараагүй, мэдээгүй гэсэн мэдүүлэг өгнө. Ойр орчмоос юу ч олж илрүүлээгүй. Цагдаагийн алба хотыг тэр чигтээ шалгах, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах шийдвэр гаргана. Хэрэг болсон байрны ойр орчмыг шалгаж явсан цагдаагийн албан хаагч жалганд 3 залуу нэг юмыг эвдэж байгааг анзаардаг. Гэтэл цагдаа харсан 3 залуу шууд зогтно. Очоод харсан нэвдэж байгаа зүйл нь сейф болж таарлаа. 3 залуу зүхтаад хол явж чадсангүй. Учир нь хотын бүх хэсэгт маш их цагдаа гарсан байсан. Ерчэн сейфийг хараад өөрийнхөө сейф мөн гэдгийг батлаж өглөө. Харин 3 залууг харуулхад Ерчэн юу ч хэлэлгүй хэсэг манарч зогслоо. 3 залуугийн нэг нь үүний сайн таньдаг хүн байсан. Тэр Узбек улсын иргэн бэг бол тэр залуугийн байранд засвар хийхээр ирж байсан. Залуучуудын нэг нь харин нөгөө 2 нь ямар ч танихгүй хүмүүс. Ерчэн танилынхаа ийм зүйл хийсэнд итгэж ядан уйлж байлаа. Тэр байтугай цагдаагийн албан хаагчдтай хүртэл үүнийг буруугүй гэж бодож байгаагаа хэлнэ. Учир нь тэр 2 олон жилийн өмнөөс танилуд байсан. Тэр байн орж гардаг, дээр нь ихнэр хүүхдийг нь сайн танина. Байн гэртээ ирж тэдний хүүхдүүдэд тоглуулж нэг гэр бүл шиг л явдаг байсан. Гэр бүлийн бүх зүйлдээ тэд хамт байж гэр бүлээрээ нэг нэгнийхээр орж гардаг байсан. Гэтэл шүүх эмнэлгийн шинжилгээгээр Бигбол болон нөгөө 2 залуугийн биенээс талигаачдын цус олдлоо. Ингээд 3 залуу хэрэг хийсэн нь
Гарцаагүй мөн болж таарлаа. Биг бол хоёр залууд өөрийнхөө маш их мөнгөтэй найзтай гэдгийг хэлнэ. Ингээд гуруулаа нийлж Сифэнд байгаа мөнгийг нь хулгайлахаар тохиролцсон. Гэрт нь маш их хэмжээний мөнгө нуусан. Сиф байгааг хэлж өгнө. Нөгөө хоёр нь их хэмжээний мөнгө гэдгийг сонсоод шууд зөвшөөрнө. Тэд хулгай хийх үед хэн нэгэн харсан тохиолдолд гэрч үлдээхгүй устгах тухай хоорондоо ярилцсан байна. Биг бол өглөө Юрчаны гэрт ирж бага зэрэг барилгын материал дутуу байгааг хэлж шаардлагатай материалын жагсаалтыг өгнө. Ингээд гэрээс нь гараад явна. Харин Юрчан цагийн дараа барилгын материалын зах руу явлаа. Гадаад нууцаар харж байсан 3 залуу Юрчан явгууд нь байранд нь яваад очино. Эхнэр нь хаалга тогссон Биг болыг хараад юу ч бодлогүй хаалга тайлж өглөө. Гэтэл тэр шууд орж ирэнгүүтээ үүнийг цохиж унгаагаад ухаан алдуулсан байна. Тэр эхнэрийг нь хөнөөж байхад нөгөө хоёр залуу гэрт нь зочилж ирсэн. 17 настай хүүхдийг хутгалж шална. Дараа нь хөөрхий хоёр хүү Биг болыг таньж хажууд нь ирэхэд тэр хоёр хүүг банны усанд амьсгалыг нь боож ална. Ингээд гуруулаа гэрээс нь мөнгө хайж бүх зүйлийг үзээд Сифнээс өөр газарт мөнгө олсонгүй. Сифийг өргөөд байрнаас гараад явна. Тэд онгойлгож чадахгүй 4-5 цаг ноцолдсон байж ингээд жалганд нуучхад яваад өгнө. Маргааш нь багажтай ирж онгойлгох гэж байгаа үеийн тэр байж байцаалтын явцад Биг бол хэрэг хийсний бүрэн хүлээж харин нөгөө хоёр нь хийгээгүй гэж мэдүүлсэн байна. Гэвч Биг бол хэргийг гуруулаа нийлж хийсэн гэдгийг батлан шүүх 3 алуурчинд бүх насаараа хорих ялгоноосон байна. Та бүхэнд гэж хэлэхэд хүнийг гаднаас нь хараад сайн хүн гэж хамаагүй итгэж болохгүй. Өөрөөр хэлбэл хүний ирээн дотроо могоон ирээн гаднаа гэдгийг үргэлж санаж яваарай.